За сайн бацхан уу, намайг Тамир гэдэг. Би People in Need олон улсын төрийн бас байгууллагын төслийн зөвлөх байна. Манайх энэ Start Fund гэдэг байгууллагаас санхүүжилт аваад зүүн 3 аймагт хээрийн төмөртэй тэмцэх төслийг хэрэгжүүлээд эхэлж байна. Энэ маань бол Монгол улстай маш богино хугацаанд маш үр дүнтэй хэрэгжүүлэх энэ төслийн хамгийн ихнийх болж байна гэж найдаж байна. Галзсан байгааламаа цагаан гэдэг юм байна. Өнөөдрийн сургалтууд цаг үе олсон их өргөөжтэй сайхан сургалтууллаа гэж бодож байна. Бэндэр сумын байгаль хамгаалагч Болор Эрдэнэ байна. 4 сум сонгогдсон байгаа. Энтэй аймгийн хэмжээнд тэрний нэг сум нь манай Бэндэр сум байгаа. Өнөөдөр сургалт бол үнэхээр үр дүнтэй өгөөжтэй сургалт болж байна. Шаардлагатай үед нь зөв цагт нь зөв тусламж үзүүлэх ийм зорилготойгоор байгуулагдсан олон улсын төрийн бүс байгууллага, олон улсын Star Network гэж сангаас одоо санхүүжилт босгоод тэгээд тэрүүгээр бол Монгол улсад анхудаа ой хээрийн төмөрийн эсрэг ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр төслийн хүрээнд та бүхэнд ийм сургалтуудыг явуулж байна. Дээрээс нь одоо энэ шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдаа авч нийлүүлж байна. Дотор хувцж бай, давхарлаж өмссөн хувцж бай, та нялоны хувц яагаад ч өмсч болохгүй. За мөн одоо энэ төслийн маань бас нэг онцлог гол ажил бол тухайн сумын одоо төмөрийн эрсдэл өндөртэй багуудад малчин өрхүүдтэй төмөр унтраах одоо өглөөч аппарат олгох байгаа. Дээрээс нь төмөр унтраах өглөөч аппаратаа олгоод дээрээс нь тухайн малчин иргэдтэй одоо тухайн тэр багц ажлыг яаж ажиллуулах вэ? Заавар зөвлөгөөг одоо мэргэжлийн байгууллагууд болон одоо сумын онцгой юмсаас одоо хүргэж ингэж ажиллах юм аа. Хүү одоо тусламж арга хэмжээний хүрээнд аян өндөр багийнхан маань тоног төхөөрөмж хувц сэргэл арга зүгээр одоо хангаж ажиллаж байгаа цаг үе болсон ажил боллоо гэж үзэж байна. Ойрын төмрийн эрсдэлтэй сумдад айл өрх нэг бүр эрсдлийн үнэлгээгээ хийж ойрын төмрөөс өрсөн сэргийлэхийн ажлыг эрчимтэй зохион байгуулах энэ төслийн арга хэмжээнд эрсдэлгүй даван туулах төслөл хэрэгжиж байгаад бол үнэхээр таатай байна. Хэрийн төмрийн эрт таах хэмжээ төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан Асагт Даргаан сумдад мэргэжлийн ангиллын сайн дурын хэсгийн бүрэлдэхүүнийг хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх. За хэрийн төмрийн голомтон дээр ажиллах үеийн дадлага сургалтыг төслийн багийнхантай хамт 2 хоногийн хугацаанд тус сум бүр дээр зохион байгуулан ажиллаа.